Эстиматор ийм үүсэн технологи дээр суурилсан төсвийн программын 2025 оны шинжилэл. Шинэ онтой зэрэгцэн бид эстиматор ийм төсвийн программ тантай хамт хөгжих олон шинэ боломжуудыг авчирлаа. Шинжлэгдсэн боломжуудыг танилцуулъя. Монгол Улсын хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамд албан ёсоор 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлж гэрчлэгээ авсан. Ингэснээр хэрэглэгчдийн хийж буй төсөв барилгын хөгжлийн төв болон улсын төсөв болон орон нутгийн төсвөөр зарлагдаж буй тендерт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж байна. Эстиматор ийм төсвийн программын давуу талуудыг дуртаж, яагаад хэрэглэх ёстой вэ гэдгийг тодруулахыг хүсэж байна. Үүнд ямар нэг төлхөөр нэмэлт төхөөрөмж шаардлагагүй нэвтрэх нэр нууц үгээрээ хаанаас ч ямар ч төхөөрөмж дээрээс нэвтэрч төсөө хийх боломжтой. Өндөр хэмжээний нууцлал, аюулгүй байдлыг протокол, төсөв зохиох стандарт, батлагдсан дүрмийн дагуу бүх тайланг PDF болон Microsoft Excel форматаар томьёоны хамт хөрвүүлж гаргаж байна. Материалын үн ханшийн мэдээллийг цаг үедээ уялдуулсан тогтмол шинжилэл хийж байна. Энэ шинжилэл нь хэрэглэгчдэд шууд автоматар хүрдэг онцлогтой инженерингийн бүх төрлийн тооцоолоор каталог, сортимент зэргийг оруулж өгсөн. Материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд өөрсдийн бүртгэлийг үүсгэж, материалын дата мэдээллийг өөрсдөө тогтмол шинжилж байна. Энэ нь төсөвчид үнийн санал авах гэж тухайн компаниуд руу нэг бүрчлэн хандах шаардлагагүй болж байна. Гүйцэтгэгч компаниудад зориулсан нийт үнийн санал, зах зээлийн бодит гүйцэтгэлийн дата мэдээлэл оруулах модулыг хөгжүүлж өгсөн. 2025 онд бид юу хүлээж байна вэ? Шинэ зах зээлд чиглэсэн функцүүд, үйлчилгээний хүрээг өргөтгөх. Эстиматор ийм програм авт замын төсвийн тооцооллыг 2025 онд оруулж ирнэ. Та нэг ихээр барилга болон авт замын төсвийн тооцоогоо хийх боломжийг бид олгож байна. Бидний зорилго бол төсвийн үр ашиг хяналтыг сайжруулж таны бизнесийн амжилтад хувь нэмэр оруулахыг хичээж ажиллах болно. Та бүхэнтэй шинэ ондоо хамтран ажиллахад бэлэн байна. Манай программыг дэмжиж та эстиматор цэгийн сайтаар нэвтэрч онлайнаар бүртгүүлж хаанаас ч хизээж хамаагүй программаа ашиглаарай. Танд амжилт хүсье.